Эртээ урдын биш өнөө нэгэн цагт өвлийн цас бударсан орой тэдний гэр бүлд баярт мөч тохиожээ. Амьдралын хамгийн гайхалтай мөчүүдийн нэг болох анхны хүүхдээ тэр л өдөр үлгийдэн авсан юм. Хүүдээ аав ээж нь оргил хэмээх нэрийг хайрлав. Хүүдээ тэд маш их хайртай. Хүүгээ анх төрөхөд хязгааргүй ихээр баярлсан боловч өсөж томорхын хэрээр асуудлууд нэг нэгээрээ урган гархан тэр. Байхгүй штэ хараа. Чи өөрөө хүүхдээ асуугүй. За би хүүхдээ. Хараа. Чи ерөөсөө хүүхдээ өгнө. Хүү зүрхүүлэн үйлэн сахилгагүйтэй хүснээ авахар зүтгэн. Энэ байдал олон удаа давтагдлаа. Чита. Хүү яаж байгаа юм миний хөө хамгийн чухал материал дээр зураг хийсэн бах юм. Надад болохгүй юм хийж яах юм. Нөө энэ ч ажлын чухал юм шүү дээ миний хөө. Ажил ихтэй аав, үүрэг хариуцлага нь нэмэгдсэн ээж энэ бүхнийг амархан хүлээж авч чадсангүй. Уурлаж бухимдахын эрхэнд зөрүүдэлсэн хүүгээ алгаддаг боллоо. Сахилгагүйцэн хүүгээ чимэгтэй боллоо. Хичээлээ хийж чадахгүй байгаад нь бухимдаж бүсээр ороолгодог боллоо. Тэр үед хүү уйлж эсвэл дууга хурааснаас асуудал намжсан мэт байдаг байсан боловч хүү өсөж томорхын хэрээр өөртөө итгэлгүй хичээлээж хийх хүсэл сонирхолгүй нэгэн болжээ. Багада тэр тайзан дээр гарч олон хүний алга ташилтыг сонсдог хөгжимчин болохыг хүсдэг байсан ч одоо оргилд мөрөөдөлчгүй болж. Базраа түүх ингэж өрнөж болохгүй. Бүхнийг шинээр эхлэе. Хүү зүрүүдлэн, уйлан, сахилгагүйдэн хүснээ авахар зүтгэн. Энэ байдал олон удаа давтагдлаа. Ээж аав нь бухимдсан ч гэсэн хүүдээ гар хүрч зүрхэлсэнгүй. Харин чанга хатуу үгээр асуудлыг шийддэг байв. Гэхдээ тэдгээр үгс нь амин хайртай хүүгийнх нь биеийг нь биш ч сэтгэлийг нь шархлуулдаг болохыг тэд анзаарсангүй. За хийж ийм хийгээд тахта яад юм бэ? Арчаагүй штэ чи бүр. Ангийнхан чи ямар мундаг бичдэг вүлээ. Гэтэл чи одоо өөрийгөө хар. Өөрөө хөрөөний иршиг заваа юм бичсэн бах юм. Би ч одоо наатахаа заваарсан юм ийм гэж дөө. Яасан бас асууцсан уу? Хөрсөн бүх юм ингэж унгаах юм ба чи. Хүү том болох тусам маш амархан бухимддаг болж аав ээжийнхэн үгийг бүрж авахаа болон уурлахаараа хин нэгэнтэй шууд маргалдчихдаг. Бүр гар зөрүүлэгч тохиолдол гарчээ. Юу хийгээд идэ? Чамд хийх хичээл нам байдгүй юм уу? Ой! Чиггүтлгөр гэж байгаа юм л та. Ийм болцсон юм биш бүр. Хортой муу зуршилж түүнийг тойрсонгүй. За, дахиад хүлээгээрэй. Энэ бас л биш шүү. Нэг л зүйл буруу байгаа даа. Дахиад ухраа. Хүүгийн зөрүүдлэх, уйлах, сахилгагүйдэх нь олон удаа давтагдлаа. Гэхдээ аав ээж нь загнах, зодох, шийдэхээ өөртөл болгосонгүй. Эхлээд хүүгээ ойлгохыг тэд оролдлоо. Ямар шалтгаанаар зөрүүдлээд байгааг нь асуудаг боллоо. Ажлын материал дээр зураг зурцсан байна шүү дээ. Аларсан юм би. Энэ хөндөр зураг за. Хөндөр зураг за.
За аав нь ажилдаа явлаа шүү заяа. Баяртай. Дараа нь тэд хүүгийнхээ хүсэж байгаа зүйл нь өөрт нь сөрөг нөлөөтэй болохыг ярьж, тайлбарлаж, өөрсдийгөө ойлгуулдаг болов. Хүүн ирээдүйд асуудлыг чанга дуу, нудраг зангидсан гараар биш, ухаалгаар шийдвэрлэдэг. Өөртөө итгэлтэй хүн болоосоо гэсэндээ алсыг бодож, төвчээртэйгээр насанд нь тохируулж харилцаж байв. За тэр бичээ та. Цаг хугацаа өнгөрхийн хэрээр оргил хүүч хичээлдээ идэвхтэй ээж аавынхаа үгийг хүлээж авдаг, бусдад тусч зорьсон зорилгынхаа төлөө хичээж мэрийдэг сайн хүн болон хүмүүжжээ. Таны хүүхэд ирээдүйд хэн болох нь танаас шалтгаална.